дүүргийн хүүхд залуучууд гэр бүлийн төвийн нийгмийн ажилтан хамтарсан багт томилогдоод тэн дотор сэтгэл зүйн мэргэжилтэй бас ховор. За бараг байхгүй болчихсон шүү дээ. Эрх зүйч нар шүү дээ. Гэтэл бид нар өөрсдөө бүгд эрх зүйч хуульч нар сууж байна. Биднээс өөр тусгай мэргэжилтэй хүн шаардлагатай байгаа учраас нөө шинжээч авъя гэдэг аа шүү дээ. Хүүхд төрлийн хөгжлийн газрууд 17 оноос байгуулагдсанаас хойш нөхдүүд юу яасан? Шинжээж төлөвлөлт бүрэлдэхүүнтэй заавал сэтгэл зүйч байна, заавал нийгмийн ажилтан байна, заавал гэр бүл судлаач юм уу, аль эсвэл эрх зүйч юм уу гэдэг энэ дөрвөөс аль гурвын ингээ хамтруулаад тэгээд дүнэлтээ гаргадаг болчихсон. За сайн байцгаана уу? За зочиндоо өдрийн мэнд хүргэе. Өдрийн хүргэе. За өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар танилцуулга мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэнд танд баярлалаа. Манай өнөөдрийн зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, Батбаатар өмгөөлөгч минь хүрэлцэн ирээд байна. Тэгээ хүн болгон л гэр бүлийн харилцаанд орчод тий төрсэн цагаас эхлээд аль нэг гэр бүлийн гишүүн болоод явж байгаа. Нийгмийг бүрдүүлж байгаа гол хүч болох одоо гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа энэ хуулийн дээр шинжил орж байна. За иргэдээс бас маш олон одоо асуулгууд орж ирдэг. Инхүү, тэхүү, энийг яаж хийж байгаа вэ гэдэг. Тэгэхээр энэ шинжилсэн найруулга маань өмнөх хуулиас ер нь юугаараа онцлог байгаа вэ? Ямар харилцааг илүү зохицуулж байгаа вэ гэдэг талаар та бидэнд мэдээлэл өгөөч. За ойлголоо. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр шинжилсэн найруулж байгаа гэрлийн тухай хууль маань өөрөө 2009 оноос хойш шинжилсэн найруулга явагдал байгаа. Монгол улсад хамгийн удаанаар буюу 10 хэдэн жил аль намуудыг аль засгийн газруудыг дамжиж явж байгаа ийм удаанаар уншиж байгаа хууль байхгүй. За хазуулж энэ хууль маань одоо 15-6 жилийн дараа одоо батлагдах гэж буюу 2026 оны 4 сарын 1-нд гэхэд одоо материал хуулийн процессын 2 хууль одоо хуулийн шинжилсэн найруулгаар батлах гэж үзэж байна. Тэгэхээр ялангуяа гэрлийн тухай хуулийн дээр шинжилсэн найруулга дээр хуучин байгаа хуулиудаас давуутай, нэмэлттэйгээр нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж чадах үуч тиймэрхүү зохицуултуудын талаар хоёулаа одоо төвд ярилцъя. За эхний асуудал нь болохоор гэрлэгчтэй хамааралтайгаар гэр бүлийн боловсролын сургалтанд зайлшгүй хамрагдсны үндсээр одоо гэрлэх нөхцөл нэг шаардлага бол тавигдж байгаа. Энэ бол нэлээдгүй чухал ач холбогдолтой болов гэж харж байгаа. Яавд гэхээр өнөөдөр хүүхдээр байж гэрэлтэй бүртгүүлж байгаа хүүхд болчихж байгаа залуучууд зөндөө байгаа. Тэгэхээр эдгээрт гэр бүлийн үнцэн, нийгмийн амьдралын үнцэн гэж юу гэдэг их нэрийг нөхрөөгөө юу нь яаж хайрлах юм, яаж халамжлах юм, хүүхдтэй болчвол одоо эцэг хүн ямар байх ёстой юм те. Энтэй холбогдлоо энэ үнцний талаарх сургалтуудыг, гэр бүлийн чиглэлийн талаарх сургалтуудыг бий болгохоор ингээ хуулийн зохицуулалтанд оруулж өгж байгаа урал нэгдүгээр ач холбогдолтой байгаа. За 20 дугаар гэрлэгчтэй холбоотойгоор ДНК буюу нэг удамшлын гэрлэгчид хоорондоо хамаатны хүмүүс нөө төрөл савнгийн хүмүүс байна уу мөн үү биш үү гэдгийг мэдэх зорилготойгоор удамшлын шинжилгээ хийхийг бас бий болгож байгаа. Тэгэхээр яг энэ удамшлын шинжилгээ хийгээд ирэхлээр магадгүй хэдэн жилийн дараа хүүхдүүд нь төрөхөд эрүүл хүүхдүүд төрөх тийм ээ. Яг энэс шалтгаалаад магадгүй мэдгүй байсан бол хуучин нэг 20-30 жилийн өмнөөс ингээд өмнөх зүйлүүд аваад үзэх юм бол удам шаналхтай сэтгцийн архаг өвчтөй юунаас нь болоод ийм хүүхэд төрсөн мэддэхгүй те. Удам судраа бас ургийн зохицуулт бас алдагдсан те. Яг энэ асуудлуудыг бас зохицуулж өгж байгаа ДНК-гийн шинжилгээ хийх боломжийн зохицуулт орж ирж байгаагаараа бас ач холбогдолтой гэж үзэж байгаа. 3 дугаар сүүлийн үед нөгөө хамтран амьдралтай холбогдолтой маргаантай асуудлууд нэлээдгүй чихдэж байгаа. За яг энэ дээр үнэхээр хамтран амьдрах гэдэг дээр хэнийг хэлэх үү? Албаасаар гэрэлтэй бүртгүүлээгөөж дараагийн хүнтэй хамтран амьдраад ингээд яваад байгаа нь зөв буруу юу гэд яг энэ асуудлыг бас хуулиар оруулж өгж байгаа. Тэгэхээр энэ хуулиар оруулж өгөхдөө бас хэд хэдэн шаардлагуудыг тавьж өгж байгаа. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тааш дуусгүй жил хамтран амьдарсан байх юм байна. Хоёрдугаар хин нэгэн этгээдтэй гэрэлтэй бүртгүүлээгүй байх юм байна. Гуравдугаар нэг хаяг дээр байх хэрэгтэй юм байна. Дөрөвдүгээр дундаасаа хэд хөрөнгө бий болсон. Өөрөөр хэлбэл тухайн бий болсон хэд хөрөнгөнд хин нэгэн тодорхой хэмжээгээр одоо хөрөнгө мөнгө оруулсан байх хэрэгтэй. Энэ тохиолдолд хамтран амьдрахтай маргаан гэж үзээд энэ одоо шинэ хуулиараа шийдэх асуудлууд яригдах гэж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор магадгүй гэрэлтэй цуцлуулаагүй дараагийн хүнтэй монголчууд бас хинэггүй шүү дээ 5 жил, 8 жил, 10 жил амьдраад хүүхдтэй болцсон асуудлууд гэдэг тийм. Энийг бас яаж хөндөх вэ гэдэг энэ бас асуудлуудыг бол бас оруулж ирж байгаагаар бол онцлог ач холбогдолтой гэж үзэж болохоор байгаа. За мөн гэрэлтийн гэрээ гэдэг зүйлүүдийг бол одоо энэ хуулиар албан ёсоор оруулж ирж байгаа гэрэлтийн гэрээ. Тэгэхээр гэрэлтийн гэрээ байгуулад эхлэхлээр гэрэлтийн гэрээ гэдэг нэг тодорхойлолтын дотор
За иргэд маань хойр төмч нь аль хөмж байх юм, дундын өмч нь аль өмч гэж үзэх юм. Өөрсдийнхөө зардлыг ямар журмаар хэрхэн яаж гаргах юм, аль өмчөөс нь ногдгшиг гаргуулж авах боломжтой юм гэдгийг гэрлэхтэй гэрээгээ байгуулж явж болно. За энэ гэрээг ер нь хидэд ч байгуулж болно. Хамгийн гол нь энэ гэрээн дээр тавигдах шаардлага нь бичгээр байгуулад нотариотоор баталгаажуулсан тохиолдолд энэ гэр бол хүчин төгөлдөр болно. Энэ гэрээ байгуулсан бол гэрэлтэй холбогдлолтой эдгэрэнгийн маргааны асуудлаа гэрээнийхээ журмаар шууд шийдвэрлэх боломж нь нээлттэйгээр бас шүүхийн ачаал болон гэрлэгчдийн хоорондын маргааныг нэлээдгүй бас багасгасан хүн хөвчүүлсэн иймэрхүү гэрээний зохицуулт орж ирж байгаагаа бас ач холбогдолтой. За сүүл үед бас нэлээдгүй нэмэгдэж байгаа асуудал нь юу вэ гэхээр нөхөн үржихэн тусламжтайгаар одоо хүүхдтэй болж байгаа тэгч ихтэй байгуулах гэрээний асуудлууд шинжилсэн найруулсан хуулийн зохицуултаар орж ирж байна. За мөн өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүй байгаа тохиолдолд за мөн хүүхэд тээх боломжгүй, жирэмслэх боломжгүй ийм байгаа тохиолдолд эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэгдээд тэгч ихтэй гэрээ байгуулад хүүхдэд төрүүлэх боломж нь нээлттэй. За мөн ДНК-гийн аргаар буюу өөрөө үр тогтоох чадваргүй байгаа тохиолдолд бас хүүхдтэй болох боломжийг бол энэ хуулиар бол нээж өгж зохицуулж өгж байгаа. Энэ харилцаа маань гэрлийн хуулиар зохицуулаагүй байсан ч гэсэн энэ донорын тухай хуулиар зохицуулаад мөн эрүүл мэндийн яамны нэг журмаар зохицуулуудаа яваад байсан. Энэ маань өөрөө гэрлийн хамгийн үндсэнтэй хүүхдтэй холбогдлолтой харилцаа гэдэг утгаараа зайлшгүй зохицуулах шаардлагатай. Энэ чиглэлээр ийм учраас хууль нь наривчлан оруулж өгж байгаа. За энэс өмнө бол журмаар зохицуулахдаа юу гэдэг нэг журмаар зохицуулаад нэгдүгээр ач холбогдол тавьж өгөөгүй Монгол Улсын хувьд нэгдүгээр, хоёрдугаар энэ өөрөө нэлээд өндөр үнэтэй байгаад идэг. Одоо ингээд заруудыг харах юм бол эмнэлгийн байгууллагууд дээр ч гэсэн ингээд харах юм бол эн чинь багаар утгад 1 өрөө байр, 2 өрөө байр, 3 өрөө байраар ингээд тэгч ингээд гэрээ байгуулад ажиллаж байгаа энэгээр мэрэгсэн тэгч ихнэр бас нэлээдгүй болчихлоо. Тэгэхээр энийг зохицуулж өгж байгаа нь нэлээдгүй ач холбогдолтой гэж бол бас харж байгаа энэ дээр. За дараагийн бас нэг оруулж өгж байгаа залтнууд нь юу вэ гэхээр хүүхдээр байж хүүхдтэй болж байгаа залуучууд зөндөө байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд гэж хэнийг хэлэх вэ гэхээр хүүхд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай Монгол Улсын нэгдүгээр орсон олон улсын гэрээ конвенц буюу хүүхдийн эрхийн тухай конвенцоор 18 насны хүрээгүй хүн болгоныг хүүхэд гинэгээд заагаад өгсөн. Гэтэл 18 хүрээгүй мөртлөө 16, 17 отод хүүхэд гаргацсан 1-2 хүүхэдтэй тий. Энэ байгаа тохиолдолд тухайн гарсан хүүхдүүдийг хэн үнэхээр хууль ёсны асран хамгаалагч байх вэ гэдгийг энэ хуулиар тодорхойлж өгч байгаа. Энэ дээр бас хүүхдээр байж хүүхдтэй болцоод тэнгүүд л бас гэрэлтэйчлуулнаа гэд маргаан үсгээ явдаг. Тэгвэл энэ дээр хууль ёсны асран хамгаалагч нь хэн байх вэ? Энэ тохиолдолд хүүхдийг тухайн этгээдийн нэрийн өмнөөс хэн шүүхэд нэхэмжил гаргахгүй хүүхдийг хэн асран хамгаалагч хийж боломжтой вэ гэдгийг хуулиар зохицуулж өгснөөр бас ач холбогдолтой зохицуултайгаа. Нэг үгээр хэлбэл одоо тухайн 17, 18 та гэрлэгчд хоёрын аав ээж нар нь бол хууль ёсны асран хамгаалагч байх юм аа. Энэ дээр хүүхдтэй маргааныг шийдвэрлэхэд ингээ оролцоод явах боломж нь нээлттэй юм а гэдэг байдлаар бол зохицуулж өгж байгаа бас ач холбогдолтой нэг залт. За мөн дараагийн нэг залт маань эцэг эрх үүргээ хэрэгжүүлэхээр гэрээ байгуулна гэдэг бас нэг гэрээний зохицуулт орж ирж байгаа. Энэ юу вэ гэхээр гэрэл цуцсны дараа хамгийн их маргаантай зүйл нь хүүхд төр. Ер нь бол гэрэл цуцлахаас өмнө ч гэсэн маргаантай байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсад одоо хүртэл тийм одоо байгаа хууль болон шинжилэн хариулсан хуулиар ч гэсэн төдийлөн тийм сайн зохицуулж өгч чадахгүй байгаа зүйл нь бол хүүхдийн асрамжийн асуудал. Өөрөөр хэлбэл хүүхдийн асрамжийн асуудал буюу гэрэл цуцлагчдын хооронд ямар нэгэн маргаан үүсэнгүүтэл хүүхдээ сургуульд нөхөө болждаг. Нэг бол аваад хөдөө орон нутаг руу аав ээж дээр авчиждаг. Мөнгөтэй нэг нь гадаад руу аваад явцдаг. Гадаадд очингуутлаа тэмчэнээсээ гэрэлтэйчлүүлэх шүүхд нэхэмжил гаргаждаг. Энэ тохиолдолд хүүхдийн асрамжийг хэн шийдэх вэ гэдэг шинжиж томилогдох боломжгүй. Хүүхдийн одоо байгаа хуулиар шинжиж томилогдох боломжгүй. Шинжилэн хариулсан хуулиар бас энэ зохицуулт бас сайн төдийлөн орж ирээгүй байгаа. Хүүхдийн саналыг авъя гэхлээр яг яаж авах вэ гадаад байгаа юм чинь. Гэт иймэрхүү гацаатай асуудлууд бас байгаа. Энийг бас тодорхой хэмжээгээр бас яг саяны энэ гэрээ ер нь зохицуулаад хэн нэгнийх асрамжинд нь хүүхдийн хөгцөн бол хизээ уулзуулах юм, ямар хугацаанд уулзуулах юм, зөвхөн хүүхдийн уулзалтаас гадна тухайн хүүхдэд холбогдолтой бусад одоо эрхүүдийг яаж хангаж өгөх юм те энэ эрхүүдийг боловсруулах
боловсролын эрхийг, сурч хөгжих эрхийг, нийгмийн оролцоотой байх эрхийг нь яаж хангах вэ гэдэг байдлаар энэ гэрээн дээр тодорхой хэмжээгээр бас зохицуулж өгч байгаа бас ач холбогдлоо гэж үзэж болохоор байгаа. За мөн яг энэтэй холбоотойгоор хүүхдийн тэтгэлгийн хэмжээ одоо дагаж мөрдөж байгаа гэрэл хууль маань өөрөө 1990 оны хууль. 90 оны хуулиас хойш дөрвтөө нэмэлт өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл яг агуулгын чиглэсэн нэмэлт өөрчлөлт ороогүй буюу тухайлбал юу гэдэг 90 хууль 2020 онд батлагдахад, процессын хууль батлагдахад, хүүхд хамгааллын тухай хууль 2017, 16 онд, 24 онд ингээд хүүхдийн эрхийн тухай батлагдахад гээл те. Эрхний бүртгэлийн тухай хууль 18 онд батлагдахад гээд бусад хуультай холбоотойгоор л завсрын заалтуудаар нэмэлт өөрчлөлт орж исэн болохоос биш яг агуулгын хувьд бол нэмэлт өөрчлөлт бол ороогүй байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ агуулгалуугаар чиглэсэн зохицуултуудыг бас оруулж өгж байгаа ач холбогдолтой. Тухайлбал юу гэдэг хүүхд гэр бүлийн шинжээч шүүх ажилтнаар одоо гэрлийн нөхцөл байдлын үнэлгээ гаргаад тухайн үнэлгээн дээр 21 хоногийн хугацаанд гаргаад энэ үнэлгээн дээр тулгуурлаад бас энэ хүүхдийн асрамжийн асуудлыг шийддэг байя гэдэг юм яригдж байгаа хуулийн төслөөр. Гэхдээ одоогоор зөвхөн шинжээч гэдэг дээр нэг хүн байх уу үгүй юу? Аль эсвэл энэ дээр бүрэлдэхүүнтэй байх уу гэдэг бол тодорхойгүй. Нэг хүнээр тусгацсан байгаа. Энийг мэдээж үнцгийг харах юм бол эн чинь сэтгэл зүй зайлшгүй ажиллах шаардлагатай. За гэр бүл судлаач гэдгийг мэрэгжилтэн яг одоогоор ингээд судалгаанаас аваад үзэх юм бол магистр хамгаалуулаад байгаа мөртлөө бакалавр байхгүй, индекс байхгүй гэсэн. Энэ дэр тэгэхээр энийг бас оруулах шаардлагатай юу? Нийгмийн ажилтны зайлшгүй байх шаардлагатай, эрх зүйн нар байх шаардлагатай юу? Бүрэлдэхүүнд нь хэн байх вэ гэдгийг бас харах шаардлагатай. Мөн яг энэ нөхцөл байдлын үнэлгээ гаргахад одоо гэрлийн хүчирхийлэлтэд хэмжих тухай хуулийн дээр байгаа нөхцөл байдлын үнэлгээнээс гадна тусдаа улсын дэд шүүхээс энэ үнэлгээг гаргадаг болёо гэд энэ үнэлгээний загвар стандартыг гаргая гэд иймэрхүү шинжилсэн зохицуултуудыг бас гаргаж өгж байгаа ач холбогдолтой байгаа. За мөн түрүү би бас хэлсэн нөгөө хүүхдийн тэтгэлгийн хэмжээ маш бага шүү дээ тий. Амжиргааны баталгааж доод түвшингийн 50%-аар 14 нас хүртэл байгаа. Тийм 0-11 нас хүртэл гэ тий. Тэгэхээр яг энэ бага насны хүүхдүүд ээж нь тухайлбал эхийн сүү гардгуу багтаа байх юм бол өсвөнийх нь мөнгөнд хүрэхээргүй сарын хэрэгцээг хангаж чадхааргүй, памперсанд нь хүрэхээргүй, өөр бусад хэрэгцээг хангаж чадхааргүй мөнгөн дүн байгаад исэн бол одоо энэ шинжилэн найруулсан хуулийн нэг ач холбогдол нь юу вэ гэхээр тухайн гэр бүлийн эдийн засгийн орлого хэд байсан, амьдралын чадвар нь ямар чадамжтай амьдралтай байгаад исэн, тэр амьдралын чадамжийг нь бууруулахгүй нөхцлөөр энэ тэтгэлгийн хэмжээг тогтооно гэдэг иймэрхүү нөхцөл орж ирж байгаагаар заалт орж ирж байгаагаар нийлээд өндөр ач холбогдолтой байж болох юм а гэдэг бас байр суурьаар судлаач нар бидний хувьд бас ингэж харж байгаа энэ дээр. За бас нэг онцлог зохицуулт маань юу вэ гэхээр энэ дээр хүүхэд өрсөлдөөн асуудлыг энэ 2018 оноос ахуулаад эрхний бүртгэлийн тухай хуулийн дээр энэ юугаар дүгнэлт гаргаад дүгнэлтийн үндсэн дээр асуудлыг хүүхд өрсөлдөхийг шийдвэрлэнэ гэдэг байдлаар нэг ажилтнанд дүгнэлт гаргаад нэг иймэрхүү нэг сонь зохицуулт гаргаад өгсөн. Тэр нь эрхний бүртгэлийн хуулиар буюу хамаагүй бүртгэлийн хуулиар гаргаад өгсөн. Тэрнээс өмнө тэгсэн чинь зөвхөн өргөдлөөр бүхэл бүтэн хүүхдийн хувь заяаг шийддэг байсан. Тэгвэл энэ асуудлыг өөрчлөөд шүүх энэ хүүхд өрчлөлийн асуудлыг шийдэхэр болж байгаа. Нийгмийн ажилтан энэ дээр дүгнэлт гаргах юм байна. Өрсөлдөөний зөвлөлөөс энэ дүгнэлтэн дээр тулгуурлаад ингээд саналуудаа ингээд гаргаад явах юм байна. Эцсийн байдлаар хүүхд өрчлөлийн асуудлыг Монгол улсын шүүх хүүхдийн эрх сонирхлыг хангаж хамгаалах үүднээс ингээд шүүх шийдвэрлэх байдлаар орж өгж байгаа бас ач холбогдолтой гэж харж байгаа. Энэ бол материалын холонд орж ирж байгаа гол чухал ач холбогдолтой зохицуултаа гэж бид нар бас харж өгч байгаа. За процессын хуулийг нэг цухас дурдаад явхад бол нэгэнт энэ гэр бүлийн хэрэг болон хүүхдийн хэргийг хэн шийдвэрлэх тухай хууль бие даасан энэ хууль батлагдж байгаа учраас энэ шүүхийн шийдвэр гэдэг зүйл дээр бас нэлээд өндөр ач холбогдол өгөх ёстой болов гэдэг байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс маань Монгол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд 81 конвенцэд 1990 онд нэгдэж орсон. 195 улс нэгдэж орсон. Тэгэхээр бид нар хуулиар хүлээсэн үүрэг гэж байх ёстой. Тэгэхээр нэгэнт нэгдэж орсон юм чинь энэ үүргийнхээ дагуу Монгол улс 90 онд гэрлийн тухай хууль болон хүүхд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай хуулиудаа ингээд 2017 онд 25 он ингээд шинжилэн найруулсан ч гэсэн миний санджаар
1 онд нөө 17 онд нөө нэмэлт өөрчлөлтөөр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хорооноос хүүхдийн дээд эрх сонирхлыг хангаж хамгаалах ёстой гэдэг заалтыг оруулж гисэн байгаа. Энэ дээд эрх сонирхол гэдэг заалт нь юунд ач холбогдолтой вэ гэхээр төрийн байгууллага нь төрийн бус байгууллага нь хүүхдтэй холбогдолтой эерэг болон сөрөг ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагаа бол тухайн шийдвэртэй ямар шийдвэр гаргахаас үл хамаарагдаад хүүхдийн дээд эрх сонирхлыг ингэж хамгаалж байгаа шүү. Энэ шийдвэртээр ингэж хамгаалж байгаа шүү гэдэг тусдаа шийдвэртэй тусдаа нэг хэсэг оруулж өгч байгаа. Тухайлбал юу гэдэг нь одоо манай эрүү байна уу, иргэн байна уу, одоо юуны зөрчлийн хуулиар байна уу, энэ шүүхүүдээр шийдвэр гаргахдаа одоо өдөртгөл тодорхойлох үндэслэх тогтоох хэсгүүд гаргахаас гадна хүүхдийн эрхийг хамгаалахтай яг энэ заалтын дагуу шийдвэртэй сөрөг шийдвэр гаргасан ч гэсэн ийм байдлаар бид нар дэд эрхийг хангаж байгаа шүү гэдэг байдлаар шийдвэртэй тусгаж өгөхөөр энэ зохицуултуудыг бас яг энэ шинжилэн хариулж байгаа процессын хуулиндаа шигтгэж ач холбогдлыг нь гаргаж өгвөл энэ хуулийн ач холбогдол нэлээд өндөр үнэтэй байх болов гэж судлаачийн зөвхөс бол харж байна. Гэхдээ энийг бол яг одоогоор бол энэ хуулинд бол шигтгэхгүй байгаад байгаа. За мөн бас нэг харж байгаа зүйл нь юу вэ гэхээр цаг хугацааны хувьд ач холбогдолтой байх хэрэгтэй тийм үү? Өөрөөр хэлбэл түргэн шуурхай мөн мэрэгсэн байх ёстой гэсэн агуулгаар. Ийм учраас бидний харж байгаа нэг өнцг нь бол юу гэдэг энгийн иргэд одоо шүүхийн бүрдүүлбэр нэхэмжлийг хангаад шүүх нэхэмжлэл гарангууд шүүх хүлээж авах нь бас төдийлөн харцангуй тийм сайн байдгүй шүү дээ. Тэр битгээл өмгөөлөгч нарын бас нэг шүдний өвчин болсон те шүүх нэхэмжлэл хүлээж авсан уу аваагүй гэдэг яг ингэж хардаг. Гэтэл шүүгчнэр дээр зарим хэрэгүүд дээр харилцан адилхан үзмжээр шийдчихдэг тохиолдол байдаг. Нэхэмжлийн агуулга шаардлага зөрүүтэй, шаардлага нь тодорхой бус гэдэг юм уу, бүрдүүлбэр хангаагүйгээд буцаагаад байгаад байдаг. Тэгэхээр энэ маань буцаагаад яг энэ шүүхийнхаа энэ шинэ хуулийнхаа нэр хүндийг унгах асуудал гарч ирэх үе. Тийм учраас юу гэдэг энэ яг энэ нэхэмжлийн бүрдүүлбэр хангасан уу, хангаагүй юу, агуулга шаардлаган дээр нь тодорлох зорилгоос нэг 7-оос 14 хоногийн бүрдүүлбэр хангах ингээд буцаагаад нэмэлт хугацаа өгдөг тийм хэрсгүй болохгүйгээр ингээд нэмэлт хугацаа өгдөг байдлаар энэ зохицуулт оруулаад ирэх юм бол энэ шинжилэн хариулж байгаа энэ хуулийн маань бас нэг өндөр ач холбогдол иргэдэд бас чиглэлгүй байх, үр нөлөөтэй байх талаар байх болов гэдэг бас хүлээлттэй байгаа. Гэхдээ энэ юу гэдэг зарим байгууллагаас ирсэн саналаар бол энэ байх шаардлагагүй гэдэг байдлаар саналууд бас өгсөн бол харагдаж байлаа. Одоо бид нар чинь цаг үеийн нийгэм маань ингээд тасралтгүй хувьсан өөрчлөлтөд хөгжиж байна тэгээд энийгээ дагаад нийгмийн харилцаа маань бас өөр шин харилцаа зохицуулалтыг дагуу харилцаа гарч ирээд байгаа учраас энэ гэр бүлийн дансан шүүх байгуулж байгаа энэ байдлыг бол аюу талархалтай хүлээж авч байгаа. За одоо нөгөө яг өмгөөлөгч хүний ингээд хувьд асуухад манай үзэж байгаа хүмүүст те гэр бүлийн гишүүд сонирхолтой байж магадгүй маш их хүлээлт байгаа нэг асуулт байгаа. Тэр нь юу гэхээр дийлэнх одоо нөгөө үйлчлүүлэгч нар ингээд ирээ зөвлөгөө мэдээлэл авахаар нөгөө гэр бүлээс гадуур харилцаанд ямар хариуцлага хүлээх юм бэ? За гэр бүлээс гадуур харилцаанаас гарсан хүүхдүүд байж байгаа. Мэдээж яриад хүүхдийн дээд эрх шиг үнэлэн тийм ээ. Гэтэл энд тэгвэл одоо нөгөө гэр бүлийн харилцаа чи өөрөө их хэцүү нөө хайр сэтгэлийн үндсэн дээр гэсэн байгаа тийм. Гэтэл одоо тэр болгоныг одоо чи энд хайртайгаа ингэж нотлно гэдээ ингээ хуульчлах боломж нь бол байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь энэ харилцааг ер нь яаж чадах юм бэ? Мэдээж хэрэг тэр хүнд одоо нөгөө ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хор хохирлол учирч байгаа. Тэг хин аль нь нэгтэр нөхрийн хин аль нь одоо ийм хууралтанд хүртэх юм бол ер нь яах юм бэ? Тэгээд энэ талаар одоо процессын хуулинд одоо өөрчлөлт байгаа юу? Боломж байгаа юу? Одоо маш олон үйлчлүүлэгч нар асуудаг. Гэрэл цуцлалтын үндсэн гол шалтгаан нь одоо ялангуяа энэ гэрлээс гадуур харилцаат холбоотой цуцлалт байна. Ялангуяа нөгөө нийгэм өөрчлөлтүүд эхэлжлээ. Нийгэм өөрчлөлтүүд эхэлнэ гэхээр бид нэр сошиал орчинд амьдралынхаа цаг хугацааг нэлээдгүй бодлоор өнгөрөөж байна. Тэгэхээр Facebook байна уу, Twitter байна уу, Instagram орчинд би энэ лүгэ танилцъя, хувцасгүй зураг явуулж байна. Эдийн засгийн хувьд бол тэрүүгээр бас тодорхой хэмжээгээр ивент итгэдэг байна. Гэвь иймэрхүү байдлаас шалтгаалаад гэрэл цуцлалт ялангуяа гэрлээс гадуур харилцаа маш өндөр түвшинд бол болж байгаа. Хүн лэмчин мэдээж хайртай хүн өөрийг нь хуураад ийм асуудал гаргаж байгаа юм чинь сэтгэл санааны хувьд бол мэдээж зочрон давчтна тийм ээ. Иннээс болоод гэрэл цуцлалтын асуудал битгэл цаашгаа бас эрүүгийн журмаар биеиндээ ял шийдэх асуудлууд гарч ирж байна. Маш олон ноцтой асуудал гарч ирж байна. Маш олон үр дагаврууд гарч ирж байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулиар
гэр бүл ихнэлхэс хүүхдийн эрх сонирхлыг төр хамгаална гэж заасан. Тэгэхээр бид нэг яг энэ процесс хуулиудаар энэ органик хуулиудаар энэ асуудлыг шийдэх ёстой. Тэгэхээр гэр бүлийн хуулийн шинжилсэн хариулууд дээр бол гэр бүлийн доктортой байдал алдагдуулж байгаа тохиолдолд тухайн буруутай этгээдээс болон нөгөө буруутай нөхөр нь байх юм бол нөгөө нөхөртөө явуулдаад байгаа нөгөө эмэгтэй байх юм бол тэдгээрээс сэтгэл санааны хохирлоо арилгуулахар шаардах хэрэгтэй гэдэг зохицуултыг бол аль биесээр оруулж өгч байгаа. Гэхдээ бид нар эндээс харах юм бол 1999 оны гэр бүлийн тухай хуулийн дээр энэ зохицуулт байсан. Гэхдээ хэрэгждэггүй байсан. Яг хэрэгждэггүй байсан гэхээр сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх тэр хэмжигт нэгж шалгуур үзүүлэлтүүд багхгүй байгаа гэсэн. Одоо тэгэхээр энэ шалгуур үзүүлэлтүүдийг мэдээж шаардах хэрэгтэй гэдгээр оруулж ирж байгаа юм чинь шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирж байгаа. Гэхдээ яг хэдэн төгрөг шаардах вэ гэдэг зохицуулт бол бас оруулж ирэхгүй байх шиг байна. Яг тэгэхээр тэр яг ямар байдлаар хохирсон бэ гэдэг нь бас харилцан адилгүй байгаа даа. Өөрөөр тухайн этгээдтэй өөрийг нь хураад хэдэн жил явцсан байгаад байна тий. За мөн тухайн гэр бүлийн эдийн засгт нь хор охирол учруулад нөгөө эмэгтэйдээ юм уу заавал эмэгтэй байх албагүй шүү дээ. Сүүлээд нөгөө нэг нөхөртөө ч гэдэг юм уу тий. Явдаад байгаа нөгөө эрэгтэйдээ бас машин аваад өгсөн, байр аваад өгсөн, гэр бүлийн нөгөө дундын данс гэдэг юм уу өөрийнхөө санхүүжилтийн данснаас нэлээдгүй хэдэн төгрөг аваад өгсөн тий. Ийм байгаа тохиолдолд тэр хохирлын хэмжээнээс шалтгаалаад хохирлыг нь яг хэд байх вэ гэдгийг бол зааж өгөхгүй юм шиг байгаа. Одоогийн байгаа хуулиар. Гэхдээ ямар ч байсан учирсан хохирлыг бол арилгуулна гэдэг байдлаар шаардах хэрэгтэй гэдэг байдлаар оруулж өгж байгаа нь л ач холбогдолтой байгаа. Тухайлбал яг энэ талаар бол гэдгийг одоо манай судлаад байгаа Солонгос улсын хуулийг судалж байгаа. Солонгос улсын хуулиар авах юм бол шүүхийн практикаар энийг шийдэт юм байна. За нэг 5 саяас 30 сая оны хооронд ч үгүй юм уу гэд шийдэт эхэлсэн. Нэлээдгүй олон жил болж байна. Ахад сая бас Япон улсын хуулийг бас судалж байна. Яг энэ чиглэлээр Монгол улсаас 2024 байна уу 25 онд за докторийн зэрэг хамгаалсан монгол эмэгтэй байна. Их цэг олон улсын сургуулийн бакалавр төгсөжсэн, магистр хамгаалж исэн Хонгорзул гэдэг судлаач маань Япон улсад яг энэ чиглэлээр докторийн зэрэг хамгааллаа. Тэгээд эндээс судалгааны ажлыг бас харж байхад яг энэ зохицуул бүр 1890 онд өөр бүр Монголоос айл үжээд 100 жилийн өмнө асуудлыг шийдчихсэн байна. 20 дугаар сүүлийн бас практикийг харах юм бол шүүхийн практик дээр нь сэтгэл санааны хохирлыг бас эндээс хамгийн их хохироод байгаа бас нэг хүн нь болохоор мэдээж хүүхэд мань байгаа тийм үү. Тэгэхээр хүүхэд бас сэтгэл санааны хохирлоо арилгуулахаар шаардах их нь бол Японд дээр бол ийм сүүлийн үед бол практик тогтчихсэн. Тэгээд дээд шүүх ямар практик жишгээр шийдсэн байна. Тэр жишгээр бол ингээд хүмүүс нэхэмжлээд яваад идэг. Тэгэхээр энэ практикийг мэдээж нэг 2-3 жилийн дараагаас дээд шүүхтэр практик тогтно тий. Саяны хөдөлмөрийн шинжилгээний хариулгын хуулийн дагуу тийм үү. Нэг 2-3 жил болсны дараа практик тогтсны дараа дээд шүүх маань яаж шийдэд вэ? Тэрний дагуу хэн нэхэмлэх боломжтой вэ гэдэг байдлаар бас гаргаж ирэх боломж нь баг шиг байна. Тэгэхээр энэ дээр одоогоор гэрлэгчд гээд гаргацсан байгаа бол энэ дээр бас хүүхдийг оруулаад өгөхөд бол буруудахгүй болов. Яг үл эндээс хамгийн ихээр хохирдог нь бас хүүхэд байгаад байдаг. Хамгийн ихээр хохироодог хүмүүс нь аав ээж нь өөрсдөө байдаг. Гендэж гондож ихлээр хүүхэд бол өмч биш. Гэтэл өөрөө овоо босгоогүй шазгаа анасах хөглөр өөрөө асуудал тариад өөр хүн амтантай яваад асуудал үүсгэж яг эцэс сүлтэн болоод ирэнгүүт хүүхдүүдээр маш их маргадаг. Энэ асуудлыг бид нар бас шийдэж өгөх боломжтой байна гэж харж байгаа. Бас яг энэгээр далимдуулаад үзэхэд юу гэхээр хүүхдийн өмч гэдгийг тодорхой сайн зааж өгөх ёстой болов. Гэрэлтийн дундын өмчөөс гадна чухал аа. Тэгэхгүй бол юу гэдэг хүүхдэд өмч ногддог гэдэг утгаараа хүүхдээ үнэхээр тэжээнддэггүй асарч хамгаалдаггүй өөрөө асуудал үүсгэсэн. Ийм гол буруутан байж хүүхдэд өмч ногддог гэдэг утгаараа маш их асуудлууд үүсгдэг. Яг энтэй хамааралтайгаар гэр бүлийн маргаан үүсгэхээс өмнө урьдчилаад эрүүгийн хэрэг үүсгүүлж байна, урьдчилаад зөрчлийн хэрэг үүсгүүлж байна. Ингэж асуудал үүсгэсний дараа зохион байгуулалтаар санаатаагаар одоо яг энэ гол асуудлыг үүсгээд шийдэт байгаа нь манай өмгөөлөгч нар шүү дээ. Энд чинь тэгж жагаад нөгөө хүүхдэд авахын тулд энэ асуудал үүсгэж байна. Хамгийн их хөрдгөн хүүхэд байгаад идэг. Хүүхдийг өөрийнхөө талд оруулах нь янз бүрийн асуудал үүсгэдэг. Хүүхдийн авсран хамгаалалтыг ингээд хоёулаа булаацлах би аав чи юм. Гэтэл нөгөө хүүхдийг дагаад хөрөнгөний асуудал шийдэж байгаа. Орон сууцтай бол тий. За бид нар одоо 2 хүүхэдтэй, ихнэр нөхөр хоёрлаа гэхэд 4-ний 3 нь одоо нөгөө 2 хүүхэдтэй авч үлдчихэж байгаа талд нь үлдчих гээд. Гэтэл яг өөрөө нөгөө санаа зорилго нь
одоо хүүхдээ асран хамгаалах дээр биш тий. Байраа авах сонирхолтой. Яг тийм. Орон сууцаа авах сонирхолтой. За гэтэл яг тэр хүүхдийг нэг энийшин тарсан орчинд нь байлгах уу гэхээр нөгөөдөл нь арай давуу байх гэдэг. Тэгээд ийм асуудлууд байгаад байдаг л та. Тэгээд энэ дээр одоо нэг айгуу тийм процессын хуулиар нэг ийм шинжилэл харагдчихсан. Хүүхдийн дээд ирэх ашгийг одоо зөрчиж гинэ гэж үзэх юм бол заавал эцэг их асран хамгаалагч биш те. Нөгөө нийгмийн ажилтан, сургуулийн багш, одоо нөгөө хүүхдийн байцаагч нар одоо асран хамгаалагчийг зөвшөөрлөхгүйгээр шууд одоо нөгөө нэхэмжил гаргах, одоо маргаан уусч шууд нэхэмжил гаргах. Ийм их нас нэгдэж байгаа юм байна. Энэ маш том давуу тал байна гэж харж байгаа. Урд нь ч одоо бид нар энэ ингээд гэр бүлийн хүчрхэл байгаад идэх шүүгтэй бүртгэлтэй л байгаад идэх хүүхд те. Ээж аав ингээд арх угаад идэх, ингээд идэх ингээд бүртгэлтэй. Гэхдээ одоо өөр нэг ямар нэгэн алхам хийж болохгүй байгаад байсан бол одоо энэ бас боломж байна гэж харж байгаа. Тийм 3 дугаар цэцгэдээс ингээд хүүхдийн эрхээ сонирхлыг хамгаалахын төлөө шүүхэд нэхэмжил гаргаад ингээд явах зохицуултуудыг бас орж ирж байгаа болов. Тэгэхээр энэ бол нэлээд өндөр ач холбогдолтой. Яг тэгэхээр хүчирхийлэл донд гэрлийн хүчирхийлэл гэдэг чинь чимээгүй гэр бүлийн буюу хамгийн хайртай дотны цайз гэдэг газар өөрөө хүчирхийлүүлээд удаан хугацаанд байгаад идэг. Тэгээ энээсээ гарч чаддгүй гомдол нэхэмжил гаргаж чаддгүй байсан бол яг энэ дэр судлаад кейсэн дээр ажиллаад байгаа нийгмийн ажилтнууд сэтгэл зүйч нар ингээ гомдлыг гаргаад ийм байдлаар явхаар шинжилсэн зохицуулт хийж байгаа нь ач холбогдолтой байвал өндөр ач холбогдолтой л гэж харж байгаа юм дээр тэгж чинь тий. За тэгээ дараагийн бас нэг асуулт байна л да. Хамтран амьдрах чинь тухай та түрүү ярьлаа шүү дээ. Шинээр ингэ зохицуулт орж байгаа. Та түрүү бас хэлж байна. Эхний гэрэлтэй цэцлэгтэй. За энэ одоо Монгол талд бүгээмэл болсон. Яг тийм. За би 10 жилийн өмнө хүүхэнтэй гэрэлсэн юм аа. Тэгсэн чинь одоо нэг бодит кейс шүү. Одоо ингэ тэгсэн чинь нөгөөт хүмүүс солонгос явж ажиллана сурна гэж яваад ингээд 10 жил болчихсон. Харилцсан хаанаагаа мэдхгүй. За би тэгээд нэг хүнтэй амьдраад 5 жил болоо дотроо дундаасаа 2 хүүхэдтэй. Одоо би яах вэ гэхэд ингэж ороод ирдэг. Тэгээ ийм тохиолдлууд одоо хамтран нөгөө залуутай ч одоо гэр бүлээс гадуур харилцаа гэхээр бас хэцүү байхгүй юу? Аль хэдийн тэгээд нэг цааснаар гэрэлт байгаа боловч гэр бүлийн харилцаа ингэ байхгүй болцсон. Тэгээд ингээ хоорондоо өөр амьдрал ингээ тусдаа зохиоцсон. Гэхдээ цаасан дээр одоо нөгөө та 5 шаардлага хэлж штэ хамтран амьдрах болгон. Гэж одоо тооцоод би шаардлага гарах эрх маань одоо ийм одоо нөгөө хамтарч амьдраад 5-аас доошгүй жил болсон байгаа юм. Дундаасаа эдийн засгийн хувьд ингээ дундын өмч хөрөнгө одоо бүтээсэн байгаа юм тий. Нэг хаягн дээр амьдардаг байх юм байна. Хүнтэй гэрлэг байх юм байна. Гэтэл нөгөө нэг хүнтэй гэрлэлцэн. Ийм тохиолдлуудыг ер нь ингээ цаашдаа яаж шийдэх боломж биднэрт байна вэ? Тийм. Яг тэгэхээр одоо яг нэгэн хууль батлагдж байгаа. Энэ хуулийн зохицуултуудаа бид нар бас сайн харах шаардлагатай. Заавал энэ дөрвөн зохицуулалт дөрүүлээ байгаад гэх юм бол амьдралаар хэрэгжих нь боломж хэцүү. Харин тийм. Яг энэ хуулийг судлаад үзэнгүүтэл юу гэдгийг зарим хүмүүс энд хамааруулахгүй тулд тийм үү? Аль нэг зохицуултуудыг эндээсээ адаглаад л сая таны хэлээд байгаа гэрэлтийн бүртгэл өөр хүнтэй байгаад тэгтэл хамтран амьдраад хүүхдүүдтэй болцсон, хүүхдтэй болдгоо мөн гэхэд дундаас итгэнгүүтээ болцсон бол энэ зохицуултуудыг яах юм? Тэнгүүд л одоо юу гэдэг өөр хаягн дээр өөр бүртгэлтэй байвал яах юм гээл. Тэгэхээр энэ дээр бол зохицуултуудаа бас харах хэрэгтэй. Энэний тухайлбал юу гэдэг хоёр нь байхад гэдэг юм уу? Ингээд хүлээж авах нь энэнийхээ журмаар ингээд шийдэх юм. Энийг бас одоо хууль эрх зүйн зохицуултан дээр маш сайн наривчилсан байдлаар оруулах уу, аль эсвэл ерхий байдлаар оруулах уу гэдгийг судалгаа хийж хагаад оруулж ирвэл ач холбогдолтой. Гэхдээ ямар ч гэсэн хамтран амьдрахтай асуудлыг энэгээр оруулж ирж байгаа нь бас ач холбогдолтой л гэж харж байгаа. Одоо нөгөө нэг маш олон тим кейсүүд байна. За одоо нөгөө бидний нөгөө 500 мянган гэрэлт гэж ярьдаг уу ялаа шүү дээ. За тэр үед чинь нөгөө гэрлэх санаа зориггүй би гэрэлтэй бүртгүүлсэн юм хүмүүс маш их. Тэгээ нөгөө одоо эхнээсээ нөгөө гэрэлтэй хүчин зүйлээ босоод тооцоолаа. Анхнаасаа би энэ гэр бүлийн харилцаатай байгаагүй. Зорилго маань тийм байсан юм аа. Тэгэхэд ингээд явж л байна л та. Тэгээ тэрний цаатлын үр дагавар нь юу вэ гэхээр амьдрал баялаг тий. За одоо миний кейсэн дээр нэг юм гарлаа. Нэг юм битэрч уулзж байна л та. Хүнтэй гэрлэх гээд гэрэлтэй анх удаа бүртгүүлэх гэсэн чинь би левсэн гэж гараад ирсэн. Тэгээ нүүрчээ сандгүй мэл тэгсэн чинь оюутан байхдаа 500 мянган төгрөгийг гэрлэлт хийчих. Тэгээ нөгөө хүн өгч. За тэгээс мэгс нөгөө хүн бас нэг хүнтэй хамт амьдарчлаа гэсэн юм байна л да. Тэгээд ерөөсөө бичиг баримтанд ач холбогдол өгөөгүй. Их олон хүүхдтэй болцсон. Өв хаана нэгцэн бэ гэсэн албан ёсны бүртгэлтэй их төрсөн. Ингээд маргаан үсэд эхлэнгүүт хууль зүйн зөвлөгөө авахар ирчихсэн. За тэгэхээр энэ талаар одоо өвийн зохицуулт энд байгаа юу? Тусгай нөгөө иргэний хуулиараа явж гин үү гэдэг талаар мөн тухай. Зөв яг энэ 2020 3 4 5 оны оюутнууд
яг яг энэ нөгөө 500 мянган төлөө гэрэлтэй бүртгүүлээд мөнгө аваад сургалтын төлбөртөө төлцөө оюутнууд зөндөө байгаа. Яг энэ агуулгад гарч ирж байдаг. За саяны тохиолдол өв залгамжлын асуудал бол яг энэ хуулинд бол хамааралгүй. Ердийн шүүхээр энэ асуудлыг бол шийдвэрлээ. Зөвхөн өв залгамжлын асуудлыг бол ингээд янз бүрийн байдлаар маргааны асуудалд сүулдэг учраас энийг бол тусад нь гаргаад өв залгамжлын асуудлыг хамааралгүй шүүгээд аль бие оруулах хуульчлаад орлоод өгсөн байгаа. Харин өвөөс бусад одоо яг гэрэлтийн хүчин төгөлөр бусад тооцоолох, гэрэл цуцлах гэл тэ хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн асуудал, үржилтийн асуудлууд, хамтран амьдрахын асуудлууд за мөн гэр бүлтэй холбогдлоо нэг онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий байдлаар тогтоолгох тийм энэ хэрэгүүд бол яг энэ гэр бүлийн хэрэг шүүгд хинж төрлөх тухай хуулиараа энэ дээр бол чигтгээд тусад нь оруулаад өгсөн байгаа. Ямар ч байсан бид нэг одоо байрандаа биш илүү одоо нөгөө твшилтэд тал руу алхаж чадлаа л гэж бодож байгаа. Тэгс харж болно гэсэн үг тийм яг үнэ. Мэдээж хэрэг одоо яг процесс дээр хэрэглээд ирэхээр бас одоо нөгөө сайжруулах талууд бол бас аль тэглэх үү тийм. Одоо яг ингээд янз янзын маргаанууд ингээд гараад. За тэгээд бас нэг асуудал байгаад байгаа нь гэр бүлээс гадуурх харилцаанаас төрсөн хүүхдийн асуудал. Тэжээн тэтгэх гэрээ. За энэ юу нь яаж байгаа юм бэ? Гэр бүлийн харилцаа гэдэг маань за одоо би нөхрөөсөө гэрэлтэй төслүүлжлээ тийм бит хоёрын хоорондох гэрэл дуусчихж байгаа. Одоо эхнэр нөхрийн харилцаа. Гэхдээ тэр хүний эцэг байх хэрэг, миний их байх хэрэг хүрэлцэх ёстой маа. Тэгэхээр нөгөө талууд маань нөгөө яг таны хэлдгээр нөгөө сая та ярьж штэ. Нөгөө хүүхэд асран тэтгэх нөгөө төлбөр маань аюу нэттэй штэ тий. 50% хүүхдийн тэтгэлгээ асуудал. Хүүхдийн тэтгэлгээ асуудал. Тэрүүл та таны хэлдгээр сүүгийг авч өрөхгүй, амьдралын эрх цагийг авч өрөхгүй. Ямар ч байсан энэ маань тухайн гэр бүлийн санхүүгийн байдлыг тогтоосны дараа харилцаа адилгүйгээр тогтоогддог хэлнэ гэдэг ийм юм авч байна. Тэгвэл гэр бүлийн харилцаанаас гадуур хүүхдээ болсон тохиолдол тийм. Одоо тухайн гэр бүл дээр чи юу байхгүй Монгол бол энэ асуудал зөндөө байгаа шүү дээ. Байхгүй байх нь шалтарч амьдраагүй. Гэхдээ дундаас хүүхдээ болцсон тийм тохиолдол байхыг үгүйсэхгүй тийм. Тэгээд хүүхдээ нэгэн талаа эцэг нь байгаа юм чинь хүүхдийн тэтгэлэг тогтооё гэхээр миний гэр бүлийн статус байх юм уу? Эсвэл нөгөө хүүхдийн эцэг талын статус байх юм уу? Яг нөгөө буцаа сөрөг тал гарах вэ гэж бас ингэ. Зөв яг байна. Одоо байгаа хуулиар бол түрүүний амжиргааны орлого зарлагаас нь хамаарагдаад гэж байгаа. Тэгэхээр бусад улсын зохицуултуудыг бас харах шаардлагатай болоо. Эндээс юу вэ гэхээр гэрлээс гадуурх харилцаад дэлхийн улс орнуудад энэ өөрөө тулгымцсан асуудал болсон. Гэрлийн докторгүй байдал алдагдаад байгаа учраас. Тэгэхээр Солонгос улсад яг энэ асуудлыг зохицуулахдаа гэрлээс гадуурх харилцаанаар хүүхдтэй болсон тохиолдолд энэ дөр бол яг нөгөө хуулийн заасан тэтгэлгийг л ногдуулна. Хуулийн заасан тэтгэлгийг ногдуулна. Өөр илүү зүйл бол багхгүй. Тэр битгэл энэ өв залгамжлах эрхгүй гэдэг. Солонгос хуулиар бүр зохицуулаад өгсөн. Одоо энэ дээр бол нэгэнд гэрлээс гадуур хүүхэд төрж байгаа тохиолдолд бол энэ одоо яг бас амжиргааны нөгөө нэг доод түвшингийн хэмжээ гэж байгаа шүү дээ. Яг энэ амжиргааны доод түвшингийн хэмжээ гэдэг энэ хуулийн зохицуулт нь бас хിവэр үлдэнэ гэсэн. Гэрлээс гадуур хүүхдэд тохиолдол. Ийм байдлаараа зохицуулах болоо. Тэгэхгүй бол юу гэдэг яг энэ дээр хүмүүс ч одоо юу гэдэг сүүлийн эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу хамаагүй болсон гэрлээс гадуур харилцаа үүсгэх хүүхдэд болсон тэгэнгүүтлээ яг энэ залтыг харах юм бол харцангуй өндөр тэтгэлэг авах гэдэг асуудлууд үүсэх үү гэдгийг бас судлаач нь харсан болоо. Тийм учраас яг энэ тохиолдолд сэний залтыг хүчин залтаар дагаж мөрдөд хоёр ялгамжаалтай зохицуултууд бол гарна мөн цалин хөснөөс өөр орлогогүй тохиолдол буюу амжиргааны баталгаач доод түвшингийн хэмжээгээр орлоготой ч гэдэг юм уу тийм ээ яг цогцсон ажил хийдэггүй ийм байгаа тохиолдол бол яг тэрнийх нь 50% ч гэдэг юм уу тийм ийм байдлаар бас заалтууд нь бол хэвээр үлдэж байгаа зохицуулт. Тэгэхээр энэ нэг хүмүүс одоо яг хөө тийм нэг сөрөг үйл дагавар гарах вэ гэдгээс тийм би нэг ингэж нэг тийм мөнгөтэй хүнээс хүүхдтэй олчвол энэний орлогоос авна ч гэдэг юм. Боломжгүй шүү. Ийм байдлаар байхгүй одоо яг гэр бүлийн баталгаатай түвшинд хүүхдийн тэтгэлгийг ингэ шийдэх юм байна. Гэр бүлээс гадуур харилцаанаас үүссэн хүүхдүүдийн тэтгэлгийг бол яг одоо байгаа мөрдөж байгаа ч баг ингэ шийдэд явах нэ. Тэгээ ер нь бол иймэрхүү байдлаар хуулиар орж ирнэ гэсэн үг. Бас нэг ийм асуудал байгаа. Юу гэхээр хүүхдийн эрх ашиг сонирхол ямар нэгэн албасны гэрэлтэй бүртгүүлсэн хүмүүсээс дундаас төрсэн хүүхэд болон хамтран амьсгалын дундаас хэд юм албан бус байдлаар хүмүүсийн төрсэн хүүхдүүдийн хувьд ялгаа гарах гэдэг. Харин тэгэхээр энэ нэг үндсэн зөрчихгүй юу гэдэг асуудал яригдана. Тэгэхээр үндсэн хуулиа зөрчихгүй тул за мөн ахад ийм нэг гэр бүлийг хамгаалахын тулд энэ зохицуултуудыг бас яг нарийн байдлаар төрний хийсэн байдлаар
зохицуултуудыг оруулж ирэх болов гэж харж байна. Тэгэхгүй бол эн чинь бас замбраагүй бодол үүсэх шүү дээ, тийм ээ. Энэ нөгөө эвлэрүүлэн зуршлах маань ер нь энэ гэр бүлийн тухай хууль дээр ер нь яаж орж ирж байгаа. Яг би өмгөөлөгч хүний хувьд харахад зарим тохиолдолд уучлаарай нөгөө эвлэрүүлэн зуршлагч минь яг ингээ хангалттай байдгүй тий баг ингээ цаг нөхцөж байгаа юм шиг байна. Талуудыг нэг дуудсан болоод эвлэрсэнгүй гэж гэдэг юм уу тий. Ингээд явчаад байна. Энэ талаар одоо мэрэгшүүлэгч гэдэг юм уу тий. Мэрэгжлийн одоо сэтгэл зүйчийн зөвлөгөө өгч чаддаг тийм байдал одоо байх уу? Эвлэрэн зуршлах тухай хууль маань өөрөө 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор хүлээн тэр эвлэрэн зуршлагч нарын хувьд одоо байгаа эвлэрэн зуршлагч маань ерөөхдөө эргэцүүч эвлэрэн зуршлагч нар байгаад байдаг. Тэгэхээр яг энэ дээр нэмэгдээ сайн энэ гэр бүл хүүхдийн эрх шүүх техник зөрчлөх тухай хуулийн 37 дорн нөө. Энэ дээр одоо яг энэ дээр эвлэрхгүй гэдэг асуудлууд чинь энэ хүний сэтгэл зүйтэй шууд хамааралтай, гомдолтой хамааралтай. Тийм учраас энэ дээр сэтгэл зүйчийг зайлшгүй байцуулъя. Энэ сэтгэл зүйчийг хүнлэнгийн сэтгэл зүйчийг оролцуулдаг болгоё гэдэг байдлаар л хуулийн төсөлд нь бас саналуд бол явагдаж байгаа. Гэхдээ энэ сэтгэл зүйчийн асуудлыг бас яг одоо юу гэдэг ингээ иргэдийн маань хувьд бол юу гэдэг шүдний эмч юм уу, эмчслэн эмч, гоо сайхны эмч, бөөрийн эмч гэдэгтэй адилхан өмгөөлөгч нарын хувьд сүүлийн үед бол энэгээр бас гэрлийн өмгөөлөгч нар тий, эрүүгийн өмгөөлөгч нар, иргэний өмгөөлөгч, гэрээний өмгөөлөгч нар гээд дагнаад явдаг. Энэтэй холбоотойгоор ялангуяа манай хууль эрхцэн зохицуулалт маань нэлээд өндөр гайгүй сайн хөгжиж байгаа учраас Монголын хуульчтай холбоо гээд хуульчтай холбоонд бүртгээд шалгалт аваад мэрлэр 20-оос гүйцэл ажиллуулад ингээд шалгалтыг аваад цензур тогтоогоод энэний дараа шалгалтандаа тэнцсэн бол өмгөөлөгч шалгалт өгөх эрх, нотрооч болох шалгалт өгөх, шүүгч, прокурор болох шалгалт өгөх эрх нь нээлттэй байгаад байдаг. За гэтэл энэ сэтгэл зүйчнэр дээр бас ийм цензур байхгүй байна. Яагаад вэ гэхээр энэ дээр нэг сургууль төгсөөл бол шууд сэтгэл зүйч болчихж гэнэ гэж ойлгоход бас хэцүү шүү дээ. Гэтэл хуульч нар дор ийм өндөр цензур байгаад байна. Тэгэхээр энэ дээр яг иймэрхүү цензуруудыг яг энэ чиглэлийн хуулиудаа боловсруулаад цензур гаргаад энэний үндсэн дээр сэтгэл зүйч нараа гаргаад тэ гэр бүл цуцлалтаар мэргэсэн хүүхдийн сэтгэл зүгээр мэргэсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү дагнсан сэтгэл зүйч нарыг гаргасны үндсэн дээрээс буцаагаад энэ дагнсан сэтгэл зүйч нараа яг энэ хуулиар шийтгэж оруулж өгöd иймэрхүү бодлоор зохицуултаа хийвэл таны хэлээд байгаа яг арай илүү үр нөлөөтэй үр дүнтэй болно. Одоогийн эвлэрэн зуршлахын хуулийн дагуу аваад үзэх юм бол юу гэдэг хөдөлмөрийн маргаан дээр гэрээний маргаан дээр эвлэрэн зуршлах амжилттай болоод байдаг бол яг энэ гэр бүл цэцэлтийн маргаан дээр бол эвлэрэн зуршлах хамгийн амжилттай болдог. Хамгийн бага процесстэй байгаа. Заавал дамжих хэрэгтэй процесс болчиход байгаа байхгүй юу? Заавал дамжих хэрэгтэй процесс мөн байгаад байдаг. Хүчрхийлэлгүй бол заавал дамжина. Гэтэл заавал дамжих процесс дээр сэтгэл зүйч нар нь үнэхээр бас шаардлага хангахгүй байна уу? Тэ? Энэ асуудлыг бас үзээ сэтгэл зүйч томилдог болоод ингээд энэ одоо яг энэ 4 сарын 1-нд багтаагаад батлах гээд байгаа зохицуултууд дээр эдгээрийг бас харж өгөх юм бол ач холбогдол нэлээдгүй өндөр ач холбогдолтой олон жил дүнсэн хуулиа ийм байдлаар зохицуулж бол нийгмийн эрүүл хэрэгцээг хангаж хамгаалж чадсан ийм хууль болох боломжтой гэж судлаач нарын зүгээс бол бас харж байгаа шүү. За та сайн нөө гэр бүлээс гадуур харилцаанаас үүдсэн нөө сэтгэл санааны хохирлоо одоо хэмжлэг ямар ч байсан боломжтой болчлаа хэдүүлээ. Тэгвэл энийг гэрэлт суцлагтай заавал гаргах хэрэгтэй. Гэрэлт хүчнтэй байх та. За би гэрэлтээ аваад үлдчихэ тий. Гэрэлтээ өргөжлүүлье. Гэхдээ энэ намайг ингээ гомдооц учраас би сэтгэл санааны хохирлоо авмаар байна. Гэж нэг хэмжлэг хэрэг байгаа юу? Хүмүүс асуудаг л та. За зөв одоо байгаа тэгэхээр яг энэ хуулин дээр яг наривчсан зохицуулж өгөөгүй байгаа. Тэгэхээр одоо байгаа хуулин дээр нэг зохицуулт нь юу вэ гэхээр гэрэл зуршлагтай холбоотойгоор бусад бүх асуудлыг шийднэ. Өөрөөр хүүхдийн асрамжийн асуудлыг гэрэл зуршлуулаад гээд өгсөн бол хүүхдийнхээ асрамжийн асуудлыг өгөхгүй тохиолдол байдаг, тэтгэлэг авахгүй тохиолдол байдаг, эдгэрнгийн маргааныг шийдвэрлэхгүй ч гэдэг юм уу. Ингээд хохирох тохиолдол байдаг бол гэрэл зуршилтай холбоотойгоор бүгдийг нэг дор шийднэ гэж өгсөн. Тэгэхээр нэг дор шийднэ гэж өгсөн чинь гэрэл зуршлалт хүүхдийн асрамж хүүхдийн тэтгэлэг эдгэрнгийн маргааныг шийднэ. За мөн эхнэр нөхөр хоёр хоорондоо гэрлээ зуршлуулахгүй байсан ч гэсэн зуршлуулахгүйгээр нөгөө хүнээсээ 3 зүтгэдээс бол хохирлоо нэх хэрэг нь бол нээлттэй гэсэн гин тохиолдолд.
Тэгвэл энэ бас айгүй том хариулт Тийм байхгүй. яг үнэ. Ингээд орлоод гэрэлтэй авч. Гэхдээ ялгаагүй шүү дээ. Би хин нэгэнд надад сэтгэл санааны хохирол учирсан бол гэрэлт үргэлжилж байна, туслагдж байна. Туслагдж байгаа зохиол гим хор одоо уучрах, ирээдүйд уучрах нөхцөл байдал жоохон хүндэрч ирнэ. Гэрэлтэй үлдээгээд явсан ч гэсэн тэр хүнд одоо үлдсэн сэтгэл санааны хохирол байх юм байна. Тэр энийг нь хэмжилж болох уу гэж ингээд ойлгосоод. Тэгээд би салахгүй юм чинь одоо хэмжлэхгүй байх юм байна л та. Тэгэхээр юу гэдэг гэрлээс гадуур харилцаа зөндөө өндөр түвшинд байгаа учраас энэтэй холбоотойгоор тухайн аль биесны гэр бүлтэй холбоотой гэрлэгчд гэдгийг мэдсээр байж, жихнэртэй нөхөртэй гэдгийг мэдсээр байж, ямар нэгэн асуудал үүсэх юм бол та өөрөө тийм ээ буцаагаад энэ хохирол учрах юм байна шүү, энэ хохирлыг нөхөн төлөх юм байна шүү гэдгийг маш сайн ухамсартай байх ёстой, эцүүтэй байх ёстой. Мөн энэ чинээс тухайн эмэгтэй гэрлэгчд өөрсдөө нэх юм байна. Магадгүй энэ хуулийн төсөл сайжруулаад боловсруулагдаад ирэх юм бол хүүхдүүд бас нэхэж болох юм байна. Мөн бас тухайн хин нэгнээс тэг хамааралтайгаар ингээд аль биесны гэрэлтийн бүртгэлтэй холбоотойгоор дундуур нь ороод хүүхдтэй болчих юм бол энэ дэр чинь хүүхдэд төдийлөн тийм их мөнгө бас ногдохгүй юм байна шүү. Хохироод үлдэх юм байна шүү гэдгийг бас өөр санаа зорилгоор битгий юм үйлдэл хийгээрэй л. Яг үнэ. Гэрлэгчд анхаарах хэрэгтэй, гурж цэцгэд анхаарах хэрэгтэй шүү. Энэ хөл бол нийгмийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор ийм хөл бас бий болж байгаа шүү гэдгийг энэ подкастыг үзэж байгаа хүмүүст бас анхааруулад хойлоо хэлчихье тийм ээ. Тэгэхээр нэг гоё юм одоо нөгөө бид нар бас сургалтанд суудаг. Одоо гэрлэгээс өмнө сургалтанд суугаад байгаа шүү дээ тий. Тэрийг бас илүү чамааруулж байгаа юм байна гэж харж байгаа. Одоо Японы туршлага бол тийм байхгүй юу? Одоо тэн дээр одоо 100 асуултанд хариулж байна л да. Гэрэл. Би одоо хин нэгнтэй гэрэлтэй бүртгүүлэх юм нэг тодорхой хэмжээний 36 цагийн чимээ сургалтанд суугаад 100 асуултанд хариулж. Тэнд зөв юм уу буруу гэдэг юм байхгүй. Тэгээ хоорондоо асуултуудын хариултуудыг сольж харуулж байна. Тухайлбал тэн дээр бидний нөгөө хүндэж чаддаг асуултууд байна. За таны гэрлэлт ямар тохиолдолд дуусах юм бэ? Эхнэрээс нь тий. За араар тавил дуусах юм уу? Өрөнд орвол дуусах юм уу тий? За дээрэс нь хэвтрийн өвчтөй болчвол та энэ гэрэлтээ өргөжлүүлэхэд итгэлтэй байх уу гэдэг юм. Энэ дээр мэдээж хэрэг буруу зүрх юм байхгүй. Тэгээ нэгэнд гэрэлтээ батлуулахаас өмнө би хинтээ сууж байна гэдгийг мэдээд энэ яг миний хүсэж байгаа хүсэл зориг мөн үү гэдгийг энэ мэдээд бас их дөхөм юм болов уу гэж харж байгаа. Одоо нийтлэр ингээл харахад эдийн засгийн хохирол учруулж байгаа талаа одоо энэ бет мет гээл те эхнэрээсээ нууцаар нөхрөөсөө нууцаар янз янзын онлайн тоглоомд ороод ингээд их хэмжээний мөнгө алдах нь гэр бүл маш том стресс, депресс, эдийн засгийн доголдолд ороод ирэхээр нөгөө маргаанууд дуусдаг. Заавал явуулж хэлээд шүү дээ. Өнөөдөр нөгөө эдийн засгийн хүнд байдалд орж одоо нөгөө гэр бүлийн маш том асуудал болчихж байгаа юм. Гэтэл ингээд зүгээр ингээд ярилцаа суугаад юу ажиглаад байдаг вэ? Анхнаасаа л тиймсэн. Анхнаасаа л ингээд итгэсэн. Дутсан. Тэгэл гайгүй болж байх гэж бодоод байсан. За тэгвэл одоо миний бодох нь миний гэрлэлт хизээ өрөө дуусах вэ гэдэг ер нь нэг анхнаасаа ярьчмаар тий. Хэрвээ чи ингээд хамбал хэрэг би ингэж хамбал тэгээд би яг ийм хүнтэй гэрлэх гэж байгаа юм шүү гэдэг. Нөө сэтгэл хөөрөл гэдэг чинь бас хэцүү юм л да. Дарагдаж өгөхгүй бас их ууддаг. Энэ хүний л хажууд байж бол одоо бүх юм сайхан болох гэдэг юм шиг боддог. Тэгээд нөгөө бүх нөгөө сайхан нэрээр хардаг үе дээр гэрлэлт маань яг үнэтэй болдог учраас яг би хинтээ сууж байна одоо нэг амлалт бичгшэл ахгүй юу та. Та сургалтанд сууж байхад ингэжсэн юм биш үү? Ийм хүн байсан юм шүү. За тэр өөрийнх нь одоо нөгөө гаргаж болох те хамгийн одоо сул талуудаа бас ингээ нийлэлтэйгээр хэлээд тэрнтэй би эвлэрч амьдарч чадах уу гэдгийн тохиолдолд гэрлэх хэсэг шийдвэрээ гаргаж байвал зөв юм шиг. Надад яг үедээ мэд юм давуу тал шиг санагдсан. Зөв. Таны хэлж байгаа яг зөв л дөө. Одоо яг энэ гэр бүлийн боловсрол болгох сургалт гэдэг дээр гэрлийн үнцэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн хувь хүн чи синглэрээ дангаараа яваад исэн бол ахаад нэг хүний амьдралын асуудлыг холбоод эхэллээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энтэй холбоотойгоор хэрвээ энийг ойлгож байгаа бол ахаад нөгөө нэг сэний асуудлыг нөгөө гэрчтэн хөрөнгийн гэрээ биш тийм одоо байгаа хуулиар байгаа л да төрөнгийн тийм төрөнгийн гэрээ байгуулж болно гэж 132 дээр заагаад өгсөн. Тэгэхээр одоо ч гэсэн хүмүүс урьдчилаад гэрэлтэй бүртгүүлээ явж явах доо хүртэл гэрээ байгуулчаа гэдэг. Ядгүй ихлээр яг энтэй холбоотойгоор энэ нөхөр ингээд ямар нэгэн байдлаар өөр хүнтэй болсон тохиолдол өөр эмэгтэйд өөр нөхөрт ингээд мөнгө төгрөг зарцуулсан тохиолдол дундын төрөнгийг энэ хүнд өгөхгүй. За мөн энэ хүн ингээд анхнаасаа хүмүүжлэн аав ээжийн хүмүүжлэн юм байсан гэрлийн хүчрхийл үлддэг. Айлсвал одоо энэ нөгөө эн чинь бас удамшлын асуудал байдаг гэсэн гэрлийн хүчрхийл үлдвэл бас тийм баланс асуудал гэсэн. За мөн одоо мөрөдөд тоглоом тоглодог. Асуудлыг шийдэх гэтэл шийдэх боломжгүй хэмжээний их хөрөнд орчдөг.
500 саяар 700 саяар тэр бонд авчдаг. Яах вэ гэдэг асуудлууд. Тэгэхээр яг энэ асуудал дээр хизээ гэрэл дуусгар болох уу? Ийм асуудлууд гарч ирвэл энэ асуудлуудыг одоо юу гэдэг гэрээ хэрхэн яаж зохицуулах уу гэх энэ бүх асуудлуудыг энэ сургалтын хувьд бол маш сайн сургалт ороод энэ асуудал бол сургалтын агуулга гүнзгий сайн байгаад асуудал болгоныг хүнсэн сургалт оруулаад ингээд үнэхээр хэн үнтэй гэрлэж гин үү? Та таньж мэдсэн үү? Та өөрөө хэн бэ? Та өөрийгөө таньд мэдсэн бол эн чинь хэн байна вэ гэдэг энэ асуудлуудаа дэлгэрэнгүй байдлаар сайн сургалтын юм оруулаад өгчих юм бол бас ач холбогдол нь бас өндөр болж байгаа гэж харж байгаа шүү дээ. Одоо миний хувийн бодол шаа. Тэгээ би бодохнаа одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдийн жирэмслэлийн тойроос жил ирэх тусан буухгүй байгаа байхгүй. Ингээл нэг төвшөнд л байгаад. Тэгэхээр бид нэр одоо болохгүй гэж хэлээд 100% хамгаалцдаг байгаа байхгүй. Одоо гоо барайл манахгүй юм чинь. Энэ дандаа гэмтэргийн золиос болоод нэг хөрөхгүй. Ингээд яг бодит байдалтай нь болчоор ангийнхан хүүхдтэй бөөн хайр дурлал ярьсан бит хоёртай амьдрын уус гоё амьдрын гэл ингээд хүүхдөрөөж хүүхдээ болчихж байгаа нөгөө дурлаараа асраа хамгаалах хэрэг нь одоо ээж аавдан шилжнэ гэдэг. Тэгэхээр нөгөө гэр бүл дээр дахиад нэг гэр бүлийн асуудлыг өөр хэрэг гараад байгаа тий. Тэгэхээр энэ тохиол нөгөө боловсролынхаа хуулинд бас тий гэр бүлийн боловсролыг бүр ингээд дунд ангиас нэглээд та эцэг бол ямар үүрэг хүлээд юм бэ? За нөхөр бол ямар хариуцлага хүлээд юм бэ? Хуулийн хувьд яадаг юм бэ гэдэг талаар нь ч юм уу. Ахлах хангалтын ч юм ингэж орж өгөхгүй болохоор бас ингээд нөгөө нас бие төрхийн хүлээж байгаа гэрлийнхэн өмнө хэдэн сарын хугацаа яж байгаа бас цаашдаа тий бид нар боловсролынхаа асуудал дээр энийг оруулж өгвөл илүү үр дүнтэй болох болов уу гэж хараад байгаа. Яагаад тэгэхээр нөгөө гэрлэгчдийн насанд хүрэхээр 16 нас тий 18 нас гэдэг ингээд явчихна. Гэтэл тэрнээс өмнөх жирэмслэлтүүдийн тоо буухгүй байна. Тэр нөгөө аюулгүй бэлгийн харилцаа бас. Одоо хүссэн хүсээгүй зааж хүрэх толчтой. Одоо хэцүүлтэй. Мэдээж яг одоо би хүүхдээ ер нь сошиал орчин хөгжсөнтэй холбоотойгоор одоо юу гэдэг 15, 16, 17 той хүүхдүүд 20 той 30 той юм шиг харагддаг тохиолдол байгаад байна тийм үү? За харин баримжаалах боломжгүй болсон. За ингээд хоорондоо өргөж байгаад хүүхдээ болчихж байгаа асуудлууд зөндөө байгаад байна. Тийм учраас энэ нөгөө гэр бүлийн тухай хууль болон гэр бүлийн эрх шүүх тэнцвэрлэх тухай хуулиуд дагаж шинжилэн харьцуулбал батлагтай зэрэгцээд бусад хуулиуд дээр журмын өөрчлөлтүүд орно. Тэгэхээр энэ боловсролын тухай хуулиуд энэ ерхий боловсролын тухай хуулиуд гэдэг юм уу те эдгээр хуулиуд дээр яг энэ сургалтын хөтөлбөрт нь энэ бэлгийн боловсролын асуудлыг гэр бүл төлөлтийн асуудлуудыг оруулж өгөх зайлшгүй шаардлагатай байвал мэдээж шаардлагатай. Энэ дээр бол 100% тэнтэй бол санал нэгтэй байгаа. За тэгэхээр одоо дагаж мөрдөгдөх хуулиудын маань судалгаа маш сайн судалгаанууд гарах юм бол за мөн гэрлийн тухай хууль бол нэлээдгүй олон жил дуншиж байгаа батлагдаж байгаа л ач холбогдлын хувьд бол нэлээд өндөр байгаа. За мөн гэр бүл болон хүүхдийн хэрэг шүүх тэнцвэрлэх тухай хууль энэ хуулийн агуулга нь хуулийн юу гэдэг хүрээ нь ямар бах юм, хязгаар нь ямар бах юм. Бүр тийм актер супер хууль бол гаргана гэж зориуд бол дэмий. Гэхдээ тодорхой хэмжээнд дээр судалгаан дээр үндэслэгдсэн хууль батлагдаад аяндаа ингээд засан сайжруулад явуул бол ач холбогдолтой энэ хууль бол ер нь яралтай батлах хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай нийгмийн эрэлт хэрэгцээг хамгаалж чадсан хууль мөн гэлмэн. Гэхдээ яг энэ асуудал дээр дахиад хэлэхэд хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа. Ялангуяа хүүхдийн асрамжийн асуудал дээр хамгийн их хүүхдийн эрх зөрчигдөх нь эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө. Тэгэхээр яг энтэй хамааралтай хууль эрх зүйн зохицуулалтаа бас нэлээд сайн дэлгэрэнгүй бас хүүхд хамгааллын тухай, хүүхдийн эрхийн тухай, гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хэрэг шүүх тэнцвэрлэх тухай хуультай нэгдсэн гол зохицуултуудыг сайн оруулж өгвөл энэ хуулийн гол амин сүнс нь бол гарч ирэх боломжтой шүү гэж харж байгаа. За маш их баярлалаа. За ямар ч байсан бид нар нэг шатаар хайж байгаа. Мэдээж хэрэг амьдрал баялаг дахин сайжруулах боломж бол бид нартай гэж харж байна. За урагдан ирсэн зочинд маш их баярлалаа. За дараагийнхаа подкастаар иргэд уулзцаая. За баярлалаа.